Бодит амьдрал дээр болсон хамгийн аимшигтай түүхүүд. Аимшигтай, санаанд оромгүй түүхүүд ихэнхдээ кино үлгэр домогтол байдаг гэж бид боддог. Гэтэл үнэндээ аимшиг киноны үйл явдал бодит амьдрал дээр ч хэрэгждэг бөгөөд түүнээс санааван уран бүтээлчд кино болгон биелэгцэнд үлдээдэг. Та хизээ хамгийн сүүлд Ухаан Балартам жихүүдэс төрөм аимшиг кино үзсэн бай. Бид аимшиг кино үзснийхэн дараа зүгээр дээ энэ чинь кино амьдралд ийм зүйлс тохиолдох боломжгүй хэмээн өөрийнхөө айцыг дарж хүчээр тайвширдаг. Гэвч үнэн хэрэгтээ ихэнх аимшиг кино бодит түүхээс сэтвэлсэн байдгийг мэдхүү. Ингээд уншигч та бүхэнд бодит түүхээс сэтвэлсэн хамгийн аимшигтай 10 кино болон амьдралд тохиолдсон аимшигт үйл явдлуудыг хүргэж байна. Энгийн даруухан ийдэг сайхан сэтгэлтэй хуршийн тань ард юу нүгдэж байгааг та мэдхүү. Бодит амьдрал дээр тохиолдсон аимшигт явдал. Бодит амьдрал дээр тохиолдсон аимшигын санаанд оромгүй цуглуулгатай эр. Манай хөдөлгөршин Новгородын иргэн Анатолий Москвын хэмээхээр бодит хүүхэд шиг хэмжээтэй том хүүхэлдээ цуглуулдаг нэгэн байжээ. Гэтэл түүний хүүхэлдээнүүдийн дотроос 26 охины зандалшуулсан цогцос гарч ирсэн байна. Тэрээр Зоос, Марк биш харин охидын цогцос цуглуулдаг нь чухам ямар зоригтой байсан нь тодорхойгүй. 2000 оноос эхлэн энэ гажигээр охидын цогцсыг Новгород болон Москвагийн бусад оршуулгын газраас ухаж гаргадаг байсан нь тогтогджээ. Шүүх тэрнийг сэтгцийн өвчтөй хэмээн үзсэн учраас 20 ял оноогоогүй бөгөөд сэтгцийн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Галзуу эмч. Итгэмтгий өвчтнүүдийг ашиглаж өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлдэг эмч нарын талаар өгүүлдэг аимшигын кино олон байдаг. Бодит амьдрал дээр Калифорнийн мэс заслын эмч Гэлен Такер өвчтнүүдийн биеийг эрэмдэглэж түүнээсээ сэтгэл ханамж мэдэрдэг гаж нэгэн байжээ. Гар нь өвдөж байсан өвчтөнд түүнд үзүүлээд гар гуй болсон бол хөхөд томруулах хагалгаанд орох гэж ирсэн эмэгтэй дөрвөлжин хөхтэй болжээ. Энэ мэтээ түүнтэй холбоотой маш олон гомдол ирэхэд Гэлен эмч сурггүй алга болсон байна. Түүнийг живж нас барсан гэх мэдээлэл тархсан ажээ. Гэтэл жилийн дараа тэрнийг Флоридагаас баривчилсан бөгөөд энэ хугацаанд тэрээр мөн л зөөнгүй хүмүүсийг ирэмдэг болгосон байдаг. Ингээд тэрнийг баривчилж шүүх хурал болох хүртэл батлан даалд гаргасан боловч тэрээр гэр бүлийнхэн бүх хүмүүсийг хороож эцэст нь өөрөө амиан хорлож нас баржээ. A Nightmare on Elm Street тус киноны найруулагч Вес Карвен киноныхон санааг нэгэн сонниос уншиж байжээ. 1970-ад оны Late Times сонинд өмнөд Аз гаралтай нэгэн залуу зүүдэндээ алагдсан тухай бичсэн байв. Nightmare on Elm Street кинонд хэсэг бүлэг залуус зүүдэндээ алуу орчинд хөөгдөн амнасаа алдацгаана. Үүнээс сэргэл хүүднээс тэд нууцыг олж мэдхээр хайж эхэлдэг бөгөөд тэр болтол унтахгүй байхыг хичээдэг ажээ. Гэвч хүний бие физиологийн амин чухал хэрэгцээ болсон нойрыг хүсэдэж болиулж чадахгүй нь хяслантай. Exorcist 1949 онд 13 настай Роланд Дой гэх бяцхан хүүгийн авга эгч нь нас баржээ. Тэрээр эгчтэн ихэд хайртай байсан тул Ouija тоглоомыг ашиглан тэрнтэй холбоо тогтоох гэж оролдсон байдаг. Гэтэл түүнээс хойш тэдний гэрд хачиргалтай зүйлс тохиолдох болжээ. Элдэв чимээ гарan тавилганууд нь хөдөлж үгийн бие дээгүүр зүссэн зураасууд гарч эхлэв. 1973 онд тус аимшигт явдлаас сэдэвлэн Exorcist киног бүтээсэн нь аимшиг киноны төрөл жанрт хувьсгал авчирсан гэхэд болно. Find the Sky Итгэхэд бэрхэдээ ч 1975 онд Трэвис Валтон гэх залуу 5 хоногийн турш харь гаргийнханд барьцаалагдсан байна. Түүний ажлын хамтрагч хэлэхдээ ногоон цэнхэр өнгийн гэрэл цацарч ирээд тэнгэр лөө Трэвисийг аваад явах шиг л болсон. Тэр газраас ойролцоогоор 3 метрийн өндөрт өргөгдөж агаарт хөвж байсан гэжээ. Энэ үйл явдал нь олон нийтийн гайхширлыг төрүүлэн гарь гаргийнхан байдаг эсэхтэр баггүй мэтгэлцэн үүсгээд амьдсан байдаг. Үүнээс улбалан кино хийсний дараахан Трэвис өөрийн Walton Express гэх номоо хэвлүүлэн гаргажээ. Strangers
Энэхүү кинонд шинэ газарт нүүж ирсэн залуухан хосуудад тохиолдсон аимшигт явдлын талаар өгүүлдэг. Тэдний гэрт зүс нь үл мэдэгдэх хэдэн хүмүүс эрен харахын эцэсгүй яргалж тамалдаг. Хэд хэдэн үнэтэй төстэй явдлыг хоорондоо нийлүүлж кино болгосон хэмээн тус киноны найруулагч Брайан Бринто хэлжээ. Бас энд нэгэн нууцыг хэлэхэд кино найруулагчид өөрт нь бас иймэрхүү явдал тохиолдож байсан гэдэг. Тийм ч учраас бусад кинонуудаас хамаагүй амьд бодит шин чанартай болж чадсан гэжээ. Borderland Адольф Д. Есүс Констанзон хар тамхины 8-чин төдийгүй шашны цуглааны тэргүүн байсан юм. 1989 онд тэрний цуглааны гишүүн болох Марк Ж. Хиллер гівгинт ор сургаггүй алга болжээ. Цагдаа нар Хиллерогийн цогцсноос гадна 14 хохирогчийн цогцсыг Констанзогийн фермд нуусан байхыг олсон байна. Энэхүү явдал нь бодит төдийгүй нэг хэсэгтэй хүмүүсийг гэрээсээ гарч чадахгүй болгосон байдаг. Төд удалгүй дээрх явдлыг кино болгон олон нийтэд дийлгэсэн байна. Conjuring бол нэгэн үе хүмүүсийн зүрхийг зогсоох шахсан олон сая долларын ашиг болж байсан кино билээ. Бодит түүхээс сэдвэлсэн нь тухайн киног илүү үнэмшилтэй болгож өгчээ. Найруулагч Джеймс Ван Фероны гэр бүлд тохиолдсон аимшигт үйл явдлаас сэдвлэн Conjuring киног бүтээсэн байна. Хүн иддэг цахилгаан шат. Олны дунд тархсан яриагаар бол хүүхдийн гутлыг нь үдүүлж сургахын тулд зарим эцэгчүүд урсдаг цахилгаан шатанд гутлынх нь үдээс орооцолдоод нас барсан хүү шиг болохыг хүсэхгүй байгаа биз хэмээн айлгадаг байна. Бодит амьдрал дээр бол яг ийм цахилгаан шатаар явж байгаад санамсаргүй амнасаа алдсан маш олон тохиолдол байдаг гэжээ. Шанхай хотын нэгэн худалдааны төвийн урсдаг шатанд тус төвийн ажилтны хөл гинт татагдан оржээ. Тэрээр цахилгаан шатан дээр гараад зогсомогц түүний хөлд орох шал цөмөрсөн бөгөөд ийхүү шатны механизмд орооцолдсон байна. Азар тэрнийг аврагчид нэн даруй аварч чаджээ. Эцэгхийн хараа хяналтгүйгээр энэ шатан дээр явж байгаад нэгэн хүүхэд мөн гараан шатанд хавчулж байсан удаатай ажээ. Үүнээс хойш тухайн цахилгаан шатыг ашиглахын болж хориглосон байна. Шүүгэн доторх эмэгтэй 57 настай Японы иргэн гэрт нь байгаа зарим зүйлсийн байр нь өөрчлөгдөж байгааг нэг өдөр анзаарсан байна. Заримдаа идэж байсан хүнсний зүйл нь хүртэл алга болж байсан удаатай гэнэ. Тэрж байтугай шүн дунд гэрт нь хачирхалтай дуу чимээ гарч тэрээр сэрдэг байжээ. Энэхүү хачирхалтай явдлын цаад учрыг олж илрүүлэхийн тулд тэрээр гэртээ камер байрлуулсан байна. Ингээд камер суйрлуулсныхаа маргааш тэрээр бичлэгэн гүйлгэж үзжээ. Гэтэл гал тогооны шүүгэнээс нь нэгэн эмэгтэй мүлхэж гарч ирж хоол идчихээд ариун цэврэн өрөөр ороод буцаад шүүгээр үгэн орчихсон гэнэ. Үүнийг харсан ямар ч хүн шууд л лам дуудах байсан байх. Харин тэрээр эсрэгээр цагдаад мэдгэжээ. Гэтэл цагдаа нар гэрт нь сайтар нэгжлэх хийсний дараа гэр оронгүй бүсгүй тэдний шүүгэнд амьдардаг байсныг олж тогтоосон байна. Тодруулахад эмэгтэй бүтэн жилийн турш тэдний гэрт амьдарч нуугдаж хоололж байсан гэнэ.